Энэ удаагийнхаа бичлэгээр амьдралын үнцэн хайрын үнцнийг харуулсан 2004 онд үзэгчдийн хүртэл болсон хайр дурлал уянгийн төрлийн If Only киноны үйл явдлыг нь товчлон тайлбарлахаар сонголоо. Кино үзэх агшныг илүү чанартай, илүү зөв сонголтоор баяжуулна. Месси BBQ Chicken зөвгийн балтай жихэрлэг гэсэн 3 төрлийн амттай Месси Будааны жигнэмэг. Кино үзэж байхдаа идэхэд тохиромжтой энэхүү снэк нь театрын орчинд байгаа мэдрэмжийг бүрдүүлж таны амралтын мөчийг илүү таатай болгоно. Месси Будааны жигнэмэг нь 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм а. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй амттай, шаржгансан өвөрмөц бүтцэн кино үзэх үед тухтай цэвэр мэдрэмжийг танд төрүүлнэ. Тэр тусмаа кино товчлол үзэхдээ Мессиг заавал бэлдээрэй. Учир нь жигнэмэг дуусахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. Лондон хотын өглөө нэгэн хос нойр нос сэрнэ. Яан залуухай амжилттай явж байгаа бизнесмен бол Саманта авьяаслаг хийлч. Саманта Яаныг сэрээж романтик өглөөг хамтдаа угтахыг хүсэхэд харин Яан чухал уулзалттай болохоор хурдхан л шүршүрт ороод ажил руугаа явахыг хүсэж байлаа. Яаныг босоод шүршүрт орохоор алхахад Саманта түүнд эрхэлж шинэ авсан дотор хувцас өмсөж үзүүлдэгч Яан цагаа хараад яарах ёстой гэдгээ хэлнэ. Саманта Яаны уулзалт нь дуусахаар амралтаа авч Охая хот руу ээжийнх нь хурим руу хамт явъя гэж гуйв. Улмаар Яаныг хариулахгүй байгааг анзаарсан Саманта явахгүй гэдгийг нь мэдээд илт гомдож Яаныг тэрч эрхлэхээ болоод түүнийг шүршүрт нь орхилоо. Яан шүршүрт орж дуусаад хуцлахад Саманта түүнд өглөөний цай бэлдэж байгаад гараа түлчхөв. Яан шууд л түүн дээр очиж түлэгдсэн хэсгийг нь мөсөөр дарж өвдөлтийг нь намдаана. Хосууд гэрээсээ гарч инээлдэн алхаж байх үед Яан оройн 7 цагт уулзалтын хүмүүстэй хоолнд орно гэж хэлэхэд Самантагийн царай нь хувирч оройн 7 цагт 3 жил бэлдсэн тоглолт нь болно гэдгийг Яанд сануулав. Яан уучлалт гуйгаад өөр аргагүй гэдгээ хэлэхэд Саманта түүнийг үнсээд үдэж өгнө. Яан эргэж хараад алхаж явхад нэгэн мотоциклтэй хүн хогийн сав руу кофений аяга шидэхдээ давуулж шидснээр Самантаг онох үед Яан буцаж очиод түүнийг зүгээр эсхийг шалгав. Харин Саманта хоцорхоосоо өмнө яв гэж Яанд хэллээ. Яан уулзалтанд хэлэх үгсээ өөртөө хэлэн давтаж явахдаа улаан шуудангийн хайрцагт цагаа зохиж хагалчихв. Ажил дээрээ очиод тэрээр өөрийн туслахтаа уулзалтын дараах оройн зоогийг 9 цагт болгож хойшлуулаарай гэж хэлэхэд туслах нь түүнд орой Самантагийн тоглолт болно гэдгийг сануулна. Яан Самантад гинтийн бэлэг барих хэрэгтэй байх. Түүнд улаан өнгийн хүрм авч өгвөл ямар вэ гэж туслахаасаа асуухад туслах нь Самантад тийм хүрм байгаа гэж хариуллаа. Эндээс Яан харилцаанд ямар хайнга ханддаг вэ гэдг нь тодорхой болно. Саманта гэртээ хөгжим тоглож байгаад Яан уулзалтанд ашиглах тэмдэглэлийн дэвтрээ орхисон байгааг нь анзаараад шууд л найзаагаа дуудаж Яанд дэвтрийг нь өгөхөөр яаран замдаа гарлаа. Саманта баг зэрэг хоцордогч уулзалт болж байгаа газарт очиод үйлчлэгчээр дэвтрийг нь өгүүлэх гэхэд үйлчлэгч татгалзана. Яанд энэ уулзалт ямар чухал вэ гэдгийг ойлгож байсан Саманта өөрөө орж өгөхөөр шийдээд шууд л яваад ортол Яан яг адилхан дэвтэр бариад зогсож байв. Яаныг эвгүй байдалд оруулсан Саманта нөхцөл байдлыг дээрдүүлэх үүднээс садаа болсондоо өөрийгөө буруутгаж Яан энэ ажлыг хүртэх эрхтэй гэж цугласан хүмүүст хэлэхэд Яан түүн рүү зочирдсан байдалтай ширтэж байлаа. Саманта ажил дээрээ очиж хүүхдүүдэд хийлийн хичээл орж байх үед Оливер гэх хүү түүнээс харцаа салгаж чадахгүй ширтэн инээмсэглэнэ. Хүүгийн дулаахан харцанд тайвширсан Саманта өглөө болсон эвгүй үйл явдлыг аль хэдийн мартчихсан инээмсэглэн ажиллаа хийв. Өдөр нь Яан найзуудтайгаа шар ариг ууж байх үед нэг найз нь нэг эмэгтэйтэй яриа өдсөн ч гологдсноор тэд түүнийг шоолж эхлэхэд өөр нэг найз нь бильярд зохиж байгаад Яаны ууж байсан шар аригийг нь хагалах нь тэр. Энэ үед Саманта түүн рүү залгах бөгөөд Яан утсаа авахгүй байхаар шийднэ. Саманта найзаараа гэрлүүгээ хөргүүлж явах үедээ Яан гудамжаар алхаж явааг анзаарч хараад түүнийг ажиглалтал Яан алхасаар нислэгийн компани руу яваад орчихов. Энэ үед Саманта Яаныг Охая руу хамтаа нисгэр шийдэн гинтийн бэлэг бэлдэж байгаа юм байна гэж бодоод баярлана. 7 цаг болоход Яан хар таксинд суугаад Самантагийн тоглолт руу хөдлөлөө. Хачирхалтай нь таксины жолооч Саманта Яан хоёрын талаар бүхнийг мэдээд байх шиг эвгүй мэдрэмжийг Яанд төрүүлж эхлэв.
Учир нь жолооч Яаныг найз бүсгүнхээ тоглолт руу явж байгаа гэдгийг нь мэдээд түүний хувийн амьдралын талаар нь асууж эхлэв. Ян эхэндээ ярилцах дургүй байдагч жолооч түүнээс ямар асуудалтай байгааг нь асуухад Ян Самантаг аз жаргалтай байлгаж чадахгүй байгаагаа хэлнэ. Ян Самантаг ээжийнхээ хурманд дуудахгүй явна. Тиймээс 2-7 хоног тэр байхгүй гэдгийг хэлэх ба түүнд маш их хайртай гэдгээ ч бас хэллээ. Жолооч түүнээс хэрвээ тэр онгоцонд суугаад дахиж хизэж ирэхгүй бол яах вэ? Чи түүнгүүгээр амьдарч чадах уу? гэж асуухад Ян толгойс ихсэрч жолоочийн асуултыг сайн ойлгож чадахгүй байсан ч түүнгүүгээр амьдарч чадахгүй гэж хариулна. Жолооч машинаа зогсоогоод тэгвэл чи юу хийхээ мэдэх юм байна. Түүнийг байгаад нь талархаж зүгээр л түүнийг хайрл гэж зөвлөв. Ян буух газар нь хоёр буудлын цаана байгааг анзаараад жолоочод сануулхад жолооч чи түүн дээр хоосон гартай очиж болохгүй шүү дээ гэж хэлээд зогссон газрынхан дэргэд байх цэцгийн дэлгүүр рүү толгойд охино. Самантагийн тоглолт амжилттай болж түүнийг гарах гэж байх үед Ян түүнийг досон халуун дулаанаар тэрвэрэд авсан цэцгээ өгөв. Тэднийг оройн зоогонд хамт явах гэж байх үед Самантагийн сурагч Оливер түүнийг тэрвэрч түүнд зориулж бичсэн загталтаа бүгд л хатагтай Самантад хайртай, би ч бас хайртай, би хэдэн насаар хөгшинч байсан болоосай гэж бичсэн байснаар Самантаг инээлгэнэ. Саманта загтлыг Янд харуулдагч Ян оройн зоог идэх газар руугаа ярах ёстойг сануулж хүүгийн загтлыг үл тав. Тэдний оройн зоог Самантагийн уулзалтыг нь дасалдуулсандаа уучлалт гуйснаар эхлэв. Ян өөр сонин зүйл юу байгааг асуухад Саманта найзынх нь урлангийн үдшилэг удахгүй эхлэх гэж байгааг хэлээд хамт бүжгэнд явах уу гэж асуухад Ян бүжиглэж чадахгүй гэд татгалзав. Саманта өдөр яагаад уцаа авахгүй байсан талаар нь асуухад Ян өөрсдийн асуудлаа бодон хотоор алхсан гэдгээ хэлнэ. Ян таксины жолоочийн талаар дурсаад өөрсдөд нь асуудал байгаа ч Ян Самантаг бүр илүү хайрлах болно гэх утгатай зүйл хэлэхэд Самантагийн нүдний гал нь унтарч Янтай хамт байх ёстой эсэхтэй эргэлзэн. Саманта Лондон хотод зөвхөн Ян байгаа болохоор л амьдарсаар ирсэн. Гэхдээ тэдний харилцаа нэгэнт онцгой байхаа болсон гэдгийг хэлээд үргэлжлүүлэн Ян түүний тоглолтыг мартсныг гэр бүлтэй нь уулзахыг хүсээгүйг мөн хамгийн хайртай сурагчтай нь бүдүүлэг харьцсан гээд түүний Самантаг шархлуулсан зүйлсийг тоочоод өөрийгөө Яны хувьд онцгой нэгэн биш гэдгийг мэдрээд байгаагаа илэрхийлнэ. Самантагийн хувьд өөрсдийнх нь харилцаа хамгийн нэгт байх ёстой зүйл бөгөөд зүгээр л хайрлагдмаар байна гэдгээ хэлээд ширээнээс бослоо. Саманта явхаасаа өмнө Янаас яах гэж нислэгийн компани руу орсон юм гэж асуухад Ян өөр хот руу уулзалтаар явах гэж байгаагаа хэлэхэд Саманта ямар ч найдвар үлдээгүйг ойлгоод уйлсаар Яныг орхив. Самантаг таксинд суух үед Ян очиж зогсоогоод намайг ингэж орхиж болохгүй шүү дээ гэж хэлэхэд жолооч нь та суух юм уу үлдэх юм уу хэмээн Янаас асууна. Ян тэр жолоочийг өөрийг нь хүргэж ирсэн таксины жолооч гэдгийг анзаарах бөгөөд асуултанд нь хариулж чадахгүй байгааг анзаарсан Саманта хаалга хааснаар такси хөдөллөө. Цаг 22 цаг 59 минут болж байх үед Ян гинэт ухаарч Самантаг явуулж чадахгүй гэдгээ ойлгон таксины араас гүйв. Түүнийг таксины араас гүйж байх үед цаг яг 23 цагийг зааж Самантагийн суусан такси өөр машинд мөргүүлж маш том осол болох нь тэр. Саманта шууд л эмнэлэгт хүргэгдэж үхэл амьдралтай нүүр тулах ба түүний хамгийн сүүлд харсан зүйл бол өөрийг нь хаалганы цаанаас хараад ойлгох Ян байсан юм. Ян хүнд зохилтонд орж маш том алдаа хийсэн гэдгээ ухаарч шанална. Самантагийн найз нь ирэх үед Ян түүнтэй хамт байхыг хүсэж байгаагаа хэлээд түүнийг ийм байдалд орсонд итгэж чадахгүй уйлна. Тэр гэртээ ирээд Самантагийн тэмдэглэлийн дэвтрийг нь уншиж өөрийнх нь талаар бичсэн зүйлс өөрт нь зориулж бичсэн шүлэг нот зэргийг хараад Саманта түүнийг маш их хайрлаж байсныг ойлгов. Ян Самантагийн тэмдэглэлийн дэвтрийг нь тэрвэрсээр унтлаа. Өглөө нь Ян босох сонирхолгүй хэвтэн. Тэр цаг нь эвдрээгүй байгааг хараад хэсэг гайхаж байтал ард нь танил хоолой сонсогдох бөгөөд Ян эргэн Саманта байгааг хараад үнхэлцгээ хагартал айж орноосоо болсон юу болоод байгааг ойлгохгүй толгой нь эргэн. Айж сандрах Яныг Саманта тайвшруулад түүнийг тэврэв. Самантагийн хэлэх үгс
түүнийг нас бардаг өдрийн өглөө хэлж байсантай нь яг адилхан байх бөгөөд яг л өнгөрсөн давтагдж байгаа мэт зүйл Яаныг бүр ч илүү бодлуулж орхив. Саманта түүнд өөрийн шин дотор хувцсыг үзүүлэхэд өнгөрсөн давтагдж байгааг Яан ойлгоно. Улмаар өмнөх өдөр болсон бүхнийг өөр байлгах үүднээс Яан эхлээд өөр хослол өмсөж дараа нь Самантагийн гар нь түлэгдсэн гэдгийг санаад түүнд анхааруулахаар очиход энэ удаад Саманта гартаа альчууртай байснаар Яан баг зэрэг тайвшрав. Гэвч Саманта үсээ эндүүдэж байгаад гараа түлэх бөгөөд үүнийг харсан Яан гүнзгий амьсгаа авна. Гэрээсээ хамт гараад Яан өөр замаар явахыг хүсээд Самантаг хөтлөөд алхав. Өнөөх кофений аяг шийдсэн мотоциклтэй хүн дахиад ирж явааг анзаарсан Яан Самантагийн урдуур амжиж ордогч энэ удаад тэрээр кофе шийдсэнгүй. Яан түүхийг өөрчилж чадлаа гэж боддогч өөр нэг хүн Самантатай мөргөлдөөд барьж явсан кофегоо түүн дээр асахчих нь тэр. Инфо өгөөд орч алцгал та. Месси шин мэдрэмж. Өмнөх өдрийн болсон явдлыг тооцоход дараагийн болох ёстой зүйл бол Яан цагны шилээ хагалах. Энэ талаар Яан Самантад маш нухацтай тайлбарлан ойлгуулж, цаганд нь тохиолдох явдлыг хэлээд ажил хүртлээр Самантатай хамт алхана. Азар энэ удаад түүний цаг хагарсангүй. Яан магадгүй дижаву эсвэл зүүд байх гэж бодоод арай хөнгөнөр хүлээн авч ажил руугаа орлоо. Яан туслахтайгаа уулзах үедээ түүнээс бүх зүйл давтагдаад байгаа юм шиг зүүчиг нөхцөл байдлынхаа талаар асуухад туслах нь зүүдийг маш чухал гэж боддгоо бас орхиж болохгүй зүйл гэж ойлгож явдаг түүнд илэрхийлв. Уулзалт эхлэх үед Яан Самантаг орж ирнэ гэд хүлээж байлаа. Гэвч энэ удаад Саманта орж ирэлгүйгээр зүгээр л гаднаас нь ширтэн. Яан гарт нь тэмдэглэлийн дэвтэр байгааг зориуд харуулж түүнийг орж ирэхээс сэргийлдэгч хаалга дэлгэгдэв. Яан би мэдчихвэсэн юм аа хэмээн орилтол тэр нь Саманта биш үйлчлэгч байж таарна. Яан уулзалтаа анхааралтайгаар хийж дуусгаад өмнөх өдөр найзуудтайгаа уусан шиг мөн адил шар айраг уух ба Яан найзуудтай өөрт нь болоод байгаа зүйлээ хэлэхэд найзууд нь энийг зүгээр л дижаву гэж тайлбарлана. Яан яг адилхан биш ч зарим зүйлс нь яг таарад байгааг хэлэх бөгөөд найзууд нь мэдээж итгэсэнгүй. Өмнөх өдөр нь бильярдны шариг түүний ууж байсан шар айргийг асгаж байсан бол энэ удаад Яан энэ үед Яан нэг зүйлийг маш сайн ойлгож ав. Болох ёстой зүйлс нь болно. Гэхдээ яг яаж, ямар замаар гэдэг нь тодорхойгүй. Яан тэндээс гарч таксинд суутал өмнөх орой түүнийг тоглолт руу хүргэж байсан жолооч байлаа. Яан жолоочийг ямар нэгэн байдлаар хамаатай гэж бодоод түүнд болсон явдлыг хэлээд хэрвээ хаашаач гарахгүй гэртээ үлдвэл эсвэл Самантаг аваад хотоос гарвал яах вэ гэд түүнээс юу хийх ёстойгоо асуув. Гэтэл жолооч өмнөх оройн хэлсэн зүйлээ дахин давтаж хэлв. Түүнийг байгаад талархаж зүгээр л түүнийг хайрл гэж хэлээд Яанд тэмчих цаг үлдээгүйг сануулв. Яан шууд л таксинаас бууж Саманта руу залгахад энэ удаад Саманта утсаа авсангүй. Яан эхлээд ажил дээр нь очдогч Саманта бас л байсангүй. Иймд тэрээр найз дээр нь очдогч гэрт нь хүн байсангүй. Яан гэрийнх нь хаалгыг чанга балбаж байх үед байрны жижүүр ирээд Яанаас юу хэрэгтэйг нь асуув. Яан өөрийгөө энэ байрны эзний сайн найзынх нь найз залуу байгаамаа гэж хэлээд өнөө хэрээс Саманта гэж таних уу гэж асуулаа. Эрэхтээ танихаар барахгүй бүгд л түүнийг хайрладаг шүү дээ. Би ч тэр. Би хэдэн насаар залууч байсан болоосай гэж хэлэхэд Яан түүний нэрийг нь ч бас Оливер гэдгийг анзаарна. Яан гэртээ ирээд удаан бодсны эцэст найзынх нь урлан нээгдэх гэж байгааг санаад шууд л урлангийн зүг гүйв. Түүнийг очиход азар Саманта байж таарах ба Яан давтагдаад байгаа зүйлсийг сануулж түүнийг дагуулan хотоос явахыг хүснэ. Саманта орой тоглолттой гэдгээ хэлэхэд Яан цагт нь амжиж авчирна гэж хэлээд түүнийг дагуулсаар галт тэрэгний буудалд ирээд аялах газраа Самантагаар сонгуулв. Галт тэрэгэн суугаад Яан гинэт өөрийнхөө төрж өссөн газар руу явж байгааг анзаарна.
Ян түүнийг яаж мэдсэн эсхийг нь асуухад Саманта нэг удаа хэлж байсныг нь дурсаад хайрлаж явдаг эр хүнээ хаана өссөн гэдгийг бас бяцхан Ян хаана хөл бөмбөг тоглож байсныг өөрийнх нь хайртай хүн хаана эр хүн болж өсснийг харахыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Ян түүний гарыг үнсэхэд Самантагийн нүрэнд инээмсэглэл тодров. Ян Самантаг өөрийн зугаалдаг байсан уулан дээрээ дагуулж ирэхэд гэнэт бороо асгарч эхлэх ба Ян Саманта хоёр ойролцоох түр хорогдох байшинд орж дулаацахаар шийдлээ. Ян ил зууханд төлөө урьж галаа асаах гэж байгаад бугуун цагны шилээ хагалчихв. Улмаар Ян юу болох гэж байгааг гадарлах мэт түүний нүдэнд нулимс цээлгэнлээ. Тэр эргэж хараад хайртай бүсгүйгээ удаан ширтэн. Ян нулимсаа барьж дэсэлгүй уйллаа. Тэр Самантагаас хэрвээ энэ өдөр чиний сүүлчийн өдөр байсан бол юу хийхийг хүсэх байсан бэ гэж асуухад Саманта сүүлчийн өдрөө Янтай л өнгөрөх байсан гэж хариулна. Ян Саманта хоёр бие биендээ ойртож дулаан галын дэргэд нэг нэгнээ инхрийлэн хайрлана. Үүний дараа Яны өссөн тосгоноор алхаж аав нь байнга үйлчлүүлдэг байсан пабаар үйлчлүүлв. Тэнд бяцхан Яны аавтайгаа татуулсан зураг нь өлгөөтэй байх бөгөөд Ян аав нь уух дуртай байсан ч түүний хувьд баатар байсан талаар дурсан. Пабас гараад Ян Лондон руу буцахгүйгээр өөр газар руу хамт аялах уу гэж асуухад Саманта 3 жил дасралтгүй хийлээ бэлдэж Лондонгийн хамгийн том урлагийн сургуулийг төгсөх гэж байгаагаа хэлээд заавал буцаж мөрөөдлийнхөө нэгэн хэсгийг биелүүлэх ёстойгоо Янд сануулав. Үүнийг сонссон Ян чимээгүйхэн толгой дохилоо. Хотод очсон ч Ян түүнээс огтхонч холдолгүй Самантатай зугаалж цаг хугацааг өнгөрөөсөр байх ба энэ өдөр Саманта өөрийгөө гүнж шиг мэдэрч байгаагаа бас өнөөдрийг төгс өдөр гэж Янд хэлээд түүнд талархана. Үүний дараа тэд гэртээ ирцгээж орой болох Самантагийн тоглолтод явахдаа бэлдэв. Ян тоглолт руу явахын оронд Самантагийн дуулахыг нь сонсоод гэртээ байсан нь дээр гэж хэлэх ба мөн Самантаг дандаа хөгжмөө тоглох биш дуулах ёстой гэж зоригжуулна. Саманта нэг л өдөр дуулна гэж хариулдагч Ян одоо л түүнд туслах цаг нь гэж шийдээд Самантаг анзаараагүй байх үед нь түүний бичсэн нот болон шүлгийг нь нууцаар авчихна. Ян гэрээсээ гарч Самантагийн бичсэн шүлэг нотыг хэвлүүлээд дараа нь баглаа цэцэг авч тоглолт руу очив. Тоглолт эхлээд эхний дуу дуулагдж дуусахад бүх хөгжимчид ноотоо эргүүлэхэд Самантад өөр ноот гарч ирлээ. Саманта юу болоод байгааг ойлгохгүй байх ба тэр ноот нь түүний бичсэн ноот байгааг анзаарч тэр цочирдоно. Түүнийг эргэлзэж байх үед Ян тайзан дээр гарч ирээд одоо Саманта өөрийн бичсэн шүлэг ноотоо цугласан хүмүүст хүргэх гэж байгааг зарлав. Үүний дараа Ян Саманта дээр очиод ирээдүйн шүтэн бишрэгчтэй битгий гомдоогоорой гэж зоригжуулахад Саманта түүний үгэнд нь урам орж микрофон барьсаар тайзны голд зогсон. Саманта эхэндээ сандарч байсан ч хөгжим тоглож эхлэхэд өөрийн ирэхгүй дуулж дуугаа дуусгаад тоглолт үзэхэр ирсэн хүмүүст таалагдсан болов уу гэж эргэлзэж эхэлдэгч танхим дүүрэн хүмүүс нэгэн зэрэг босож алга дашцгаах нь тэр. Тоглолт дуусахад Саманта Ян хоёр оройн зоог идэнэ. Ян Самантаг нүдэ анж байхыг хүсээд түүний гарт бугуйвч зөв. Саманта бугуйвчийг анзаарч харахад энгийн нэгэн бугуйвч юм шиг боловч үүнд өдөрхөн хамт аялсан галт тэрэг, түүний очихыг хүсдэг Эфлийн цамхаг, байнга хоол хийдэг хариулын тавг нь бас нэг зүрх зүүсэн байлаа. Ян үнийг миний зүрх шүү гэж түүнд хэлэхэд Саманта нүдэндээ ч итгэхгүй Янд баярлана. Ян Саманта хоёрыг ресторанаас гарах үед бороо шаагж Ян хугацаа үлдээгүйг маш сайн ойлгож байв. Ян Самантад ямар их хайртайгаа анх танилцсан мөчөөсөө л Саманта өөрт нь хайрыг мэдрүүлсэн гэдгийг хэлээд түүнд талархах үед Саманта Яныг үнсэн. Удалгүй такси ирэхэд Саманта яг л өмнөх шигээ таксинд суув. Харин энэ удаа Янч мөн адил түүнтэй хамт суулаа. Цаг 22 цаг 59 минут болж байх бөгөөд Ян сүүлчийн удаа Самантаг халуухнаар үнслээ. Дараа нь осол гарсан 23 цаг болоход Ян тэдний таксиг мөргөх машиныг ойртож байгааг олж хараад шууд л Самантаг тэрвэрч өөрийн биеэр хамгаалах ба дахин нэг удаа осол гарах нь тэр. Дүрсэмлэг рүү шилжихэд энэ удаа Саманта амьд гарч Ян нас барсан байв. Найз нь ирэхэд Саманта Ян бүхнийг мэдэж байсан гэж хэлээд найзаагаа тэрврээд уйлна. Саманта Яны үгэнд итгээгүй дээ өөрийгөө буруутгасаар.
6 сар өнгөрөхөд Саманта одоо ч Яаны эвдэрхий цагийг нь хадгалж одоо хинээс жижилгүүгээр дууга бусдад хүргэж өөрийн тоглолтоо тогтмол хийх болжээ. Саманта Яаныг марталгүй сэтгэлдээ тээж хамтдаа аялж байсан түүний төрсэн газраар байнга зочилдог болсон байна. Киноны довч тайлбар маань та бүхэнд таалагдсан гэж найдаа. Энэхүү тайлбарыг үзээд төрсэн сэтгэлдээ сэтгэл хэсэгт хуваалцаж надтай болон бусад үзэгчдтэйгээ санал бодлоо хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.